Монгол Улсын санаачилсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил санаачилгыг Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамбле 2022 онд баталсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 102 улс 550 гаруй байгууллага дэмжин нэгдсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх өнгөрөх оны 12 дугаар сард Итали улсад хийсэн төрийн альчирлынхаа хүрээнд Ром хот бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн албан ёсны нээлтэд оролцсон юм а. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт бүс нутгийн хилэлцүүлэг чуулган зохион байгуулагдсан бөгөөд түүнээс гарсан үр дүнг хилэлцэх нэгдсэн чуулганыг энэ сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулах гэж байна. Нэгдсэн чуулганаас өмнө энэ сарын 9-ноос эхлэн Хинти, Говь Сүмбэр, Баянхонгор, Архангай болгон Сэлэн аймгийн сумдад хээрийн хилэлцүүлэг зохион байгуулж байгаа юм а. За олон улсын төлөөлөгчид Монгол малчтын амьдрал уламжлалт бэлчээрийн менежменттэй газар дээр нь танилцж байгаа юм а. За Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй олон улсын жилийг хариуцсан зохион байгуулах удирдах хороо байгуулагдсан. За энэхүү удирдах хурааг бол Монгол улс дараагаар сонгогдсон ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хүрээнд Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран одоо харилцан уялдаа холбоотой маш олон одоо үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Мөн одоо дэлхий болон бүс нутгийн хэмжээнд одоо судалгааны ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Тэгэхээр энэ жилийн хүрээнд бол хамгийн одоо оргил үйл ажиллагаа болох дэлхийн малчтын чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага одоо хариуцсан ажиллаж байна. Дэлхийн малчтын чуулга уулзалтад Монгол улс онцгой ач холбогдол өгч байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх энэ малчтын чуулга уулзалтад өөрийн биеэр оролцсноо. Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг хүнсний аюулгүй байдал, доктортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний дороотол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс аслагдах зэрэг олон сорилттой тулгарх болжээ. Тиймээс энэхүү сорилтуудыг даван туулах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх, цагаалт, хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхийдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна.